Ажлынхаа хажуугаар хүн бас амьдрах хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд нөө амьдралдаа зарцуулдаг цаг хугацаа маш бага байдаг болохоор тэр нь жоохон хэцүү санагддаг. Гэхдээ ерөнхийдөө бол бие биелтрийн хувьд ч тэр одоо талбай дээр талбайн гадна бүх төрлийн айл болох өөрийнхөө бүх чадах зүйлээрээ л тусалж дэмжиж байгаа л да. Тэгээд ерөнхийдөө бол баг саяхан бүрдсэн залуу тоглогчид ихтэй, хөгшин тоглогч нар ч бас ихтэй байгаа учраас янз бүрийн хүмүүстэй, янз бүрийн насны хүмүүстэй харьцахад тохируулж ажиллаж байна да. Ерөнхийдөө бол миний ажиллаж байгаа байрал бол хаалгач дээр төлөвлөгөө гарч ажиллаж байгаа. Тэгээд хаалгач дээр илүү их анхаарсан тухайн тоглолтод гарч байгаа алдаа ч юм уу, эсвэл тухайн тоглолт дээр гарч байгаа алдаа, эсвэл сайжруулах талуудыг илүү их ярилцж байгаа. Тэгээд дээрэс нь бид нар эсрэг багийнхаа бичлэгийг, тоглолтыг судлахын тулд бичлэгүүдийг бэлдэх хэрэг гардаг. Тэгээд би ер нь бол ихэнхдээ тэр бичлэг тасалдаг ажлыг хийж байгаа. Хэцүү зүйл байх үед байгаа. Гэхдээ яг ингээд яг энэ баг маань одоо ингээд дөнгөж сайхан бүрдсэн бүгдээрээ өмнө цогтаа тоглож үзээгүй тийм асуудлууд байгаа ч гэсэндээ яг ингээд хэцүү гэж харах юм бол бүх зүйл хэцүү болно. Тэгэхээр аль болох хэцүү байсан ч гэсэндээ илүү ингээд тэр зүйлийг сайжруулахын тулд ажиллаж байгаа да. Сайн талууд байгаа. Сайн талууд нь юу вэ гэхээр биднэрт одоо Ахмад гэж хэлж болох юм тий. Ахмад мөртлөө туршлагатай тамирчид байгаа. Лигт олон жил тоглосон, шгшээ баг тоглосон тамирчид байна. Тэгээд нөгөө төгөр бас залуу тоглогчид ч байна. Залуу тоглогчид маань ганцхан зүгээр нэгдүгээр лиг, доод лигтээ тоглосон биш. Шгшээ багуудад насныхаа шгшээ багууд тогтмол тоглож исэн болохоор тэр нь бас давуу тал болж өгнө гэсэн. Тэгээд тамирчид маань шгшээ багууд дээр тоглож үзчихсэн, лигийн түвшинд удаан тоглосон учраас нөхцөл байдлаа ойлгох, бидний ярилцж байгаа одоо яг тасгалжуулагчийн юу хүсэж байгааг ойлгодог болохоор тэр нь давуу тал болж байна. Тэгэл ингээд ажлынхаа хажуугаар хүн бас амьдрах хэрэгтэй болно шүү дээ. Тэгээд нөө амьдралдаа зарцуулдаг цаг хугацаа маш бага байдаг болохоор тэр нь жоохон хэцүү санагддаг. Гэхдээ яг ганц давуу тал маань манай гэр бүлийн ойлгодог болохоор тэр нь давуу тал болдог байна. Тэгээд ингээл өдөр болгон ингээл оройд чинь 9-11 цаг хүртэл ажиллаад л очиход өнөөдөр тийх ёстой байсан чадсангүй гэвэл зүгээр штэ дараагийн удаа хийчих штэ гэдэг ч юм. Тийм байдлаар их ингээд ойлгодог л байна. Тэр нь л хамгийн сайн.